Хүмүүс нуруу өвдөдийн ялангуяа хөл рүүгээ дагаж өвдөдийн гэж хэлдэг. Тэгэхээр нурууны аль хэсэгт өвдөж байгааг хөлний өвдөлтөөр таамаглах боломжтой юу? За ер нь бол боломжтой. За нурууны ерөөдөө ачааллыг бүсгийн доотлын ерөөдөө 5 нулам хамгийн ачаал хүлээж авч байдаг. За бүсгийн ерөөдөө хэвэн үедээ ийм хотгор байгаа үед ачааллыг ерөөдөө жигтгэн буюу нэг нулам ачааллыг тэнцүү байрлаж авдаг. За харин хүмүүс ингээд тонгойх ингээд удаан ингээд бүгтийгээ суугаад хаа бүсгийн ийм хотгор байгаа нулам тэгшэрч эхэлдэг гэсэн үг. За ингээд тэгшэрсэн нөхцөл дээрээсээ доошоо чиглэлтэй буюу бүсгийн доотлын 3 нулам хамгийн ачааллыг авч эхэлдэг. За энэ болохоор одоо бүсгийн ерөөдөө доотлон 3 нулам 4 5 S1 4 нулам хамгийн ачаал авч эхэлдэг гэсэн. За ингээ ачаал дээрээсээ доошоо чиглэлтэй ачаал ирэхээр гол дунд байгаа жиргэвч энэ жиргэвчэн дээр даалт өдрөнгөө нэг тал руу зүтгэж эхэлдэг. За нугасны хажууд ирэхэд одоо нугас явж байгаа нугасны хажуугаар мэдрэлийн судлууд явж байгаа. Тэгэхээр энэ зүлхийсэн жиргэвч мэдрэлийн судалд нөлөөлөд ирэхээр хөл рүүгээ дагаж өвдөж эхэлдэг. За харин одоо бүсгийн 4-р нулам дээр суулт юм уу эсвэл ингээ жиргэвчийн зүлхийс байгаа нөхцөлд хөлийн ерөөдөө дандаа гадна хажууд талаар ингэж өвдөж эхэлдэг. За харин 5-р нулам дээр жиргэвч зин зүлхийс эсвэл ингээ суул байгаа нөхцөл дандаа ингээ хон сүүж буюу хөлийн дандаа арга хэсгээр ингэж дагаж өвдөж эхэлдэг. Чинэрч бадарж өвдөж. За үүнийх нь болохоор ууцны 1-р нулам хамгийн доотлын нулам. За энэ дээр ачаал ирээд жиргэвч ингээ зүлхийгээд байгаа нөхцөл цавь руугаа ороогоод хөлийн дандаа урд хэсэг рүү ингээ дагаж өвдөж эхэлдэг. Чинэрч бадарж өвдөж эхэлдэг. За ийм өвдөлт өргөдөө тань ингээ илэрсэн байгаа бол яаралтай өргөдөө нарийн мэржлийн хэмжээнд хандаж хүслэг зөвлөгөөнд хамрахыг зөвлөж байна. Манай аймлагийн хай гаруй сэтгэр хорооллын хан уул таврын 3 давхруулан зайсанд Эмералдын кодхны 6 давхар байрлаж байна.